Мал аж ахуйн салбарт сэргэлт авчирч малчид анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөр хэрэгжээд багахан хугацаа өнгөрч байна. Баянгор аймгийн Баян сумын мэрэгэн хүрэн толгой хоршооноос энэ мэдээллийг бэлтгэлээ. Засгийн газар малчтаан хөрөнгөжүүлэх анхан шатандаа үйлдвэрлэл эрхлэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч хөдөө аж ахуйн салбарт эрс өөрчлөлт хийх бодлого гаргасан нь шинэ хоршоо хөдөлгөөн юм а. Хөдөлгөөний хүрээнд зээлд хамрагдсан бичсэн төслөө бодит ажил болгож тууштай хөдөлмөрлөж байгаа мэрэгэн хүрэн толгой хоршоог онцолж байна. Малчид тус тусдаа хөдөлмөрлөх бус хот саахалтаараа нэгдэж хоршоонд хамрагдахын давуу талыг өнгөрсөн 6 сарын хугацаанд мэдэрч эхэлсэн байна. Мэрэгэн хүрэн толгой хоршооны тухайд мал аж ахуй газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар шинэ хоршоо хөдөлгөөнд нэгджээ. Малчны хотод хүнсний ногоо болон бусад хэрэглээний хүнсээ хадгалах зойр бий болгосон байна. За шинэ хоршоо хөдөлгөөнөөр нэгдэж ажиллах нь үр дүнтэй. Нэг жалгаар л ерөнхийдөө голцоо явцдаг бас одоо бол нэгт сонирхолтой болсон. Малчид бол хөдөлмөр эрхлэх дуртай болсон. Ер нь боломж юм байгаа. За манай хоршоо бол ерөнхийдөө зойрны эрэлт хэрэгцээтэй байсан. Хүнсний ногоог их тарьдаг учраас өвлжийн дээр барих нь ер нь боломж юм байна гэж одоо бүгдөө ярьж хөөрөөд сая шинэ хоршоо хөтөлбөрөөр ерөнхийдөө зээлээ аваад энэгээр өвлжийнхаа дор зойр өрөөд зойрн дээр гараж барьсан. Хоршооны тухайд байгууллагатад 13 жил болж байгаа юм. Шинэ хоршоо чинээлэг малчин хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн чиглэлээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар хоршооны үйл ажиллагаа нь улам өргөжихийн зэрэгцээ газар тариалангийн техник хэрэгцэлтэй болж чадсан байна. Хөдөө амгалан бол хот амгалан гэж хөдөөний хоршооны малчид дүүнер маань тавтай сайхан үйлжиж байна. Шинэ сайхан хоршоонд ажил хөдөлмөрөө зөв зүйтэй хийгээд нэгдэж оршиж хоршооны үр шимийг үзэж байгаа хэдэн дүүнертэй баярлж байна. Нэрийн минь ажил үйлс бүтэмжтэй хөдөөнийхэн тэгээд өвлжилт сайхан байж болж гин. Тэгээд санаа нийлжиж нэгдсэн хоршоо бол жинхэнэ ажлын үр шимтэй байна гэж би ингэж бодож явдаг хөө. Хоршооны гишүүд малдаа өгөх ногоон төжлийг хуран авч өвлийг эрсдэл багтаад авах боломжийг өөрсдөө бий болгосон байна. Нэг үгээр хэлбэл цаг агаарын хүндрэлээс үүсэх гинтийн хурлыг бага болгоглоо гэсэн үг юм. Шинэ хоршооны хүрээнд олгож байгаа хөрөнгө оруулалтын зээл нь арилжааны банкны зээлээс 3 дахин бага хүүтэй олгогдож байгаамаа. Энэ нөхцөл нь малчдыг мал аж ахуйн салбараас гадна газар тариалан жижиг дунд үйлдвэрлэл рүү оруулж үйлдвэрлэгч болох том боломжийг нээж өгсөн юм. Мэрэгэн хүргэн толгой хоршооны гишүүд өнгөрсөн жил хүнсний ногоо тарьж улмаар хурааж авсан ногоогоо нөөцлөн хадгалах зойрч барьсан байна. Ингэснээр малчид өвлийг эрсдэл багтаад авахаас гадна өрхийн орлогон бодитоор нэмэгдүүлж эхэлсэн байна.